Улс төрийн зөвлөл тийм ээ. Тий. Дээр нь бүлэг өргөдгсөн хурал хийсэн юм байна. Тэгээ урал хийгээд миний одоо би тэр үед бас айл айл хуралд нь байгаагүй орохч ирэх байхгүй. Тэгвэл би улс төрийн зөвлөлийн гишүүн биш. Дээр нь их хурлын гишүүн биш. Тэр утгаараа гэхдээ надад байгаа мэдээлэлээр бол би инх хоёрын мэдээлэлтэй холбоотойгоор манайх мэдээлэл гаргасан юм биш. Ааха. Тэгж өвөө бас үзэж болохгүй. Бидний хувьд амар уйсгалангийн мэдээлэлтэй холбоотойгоор мэдээлэл гаргаад байгаа байхгүй. Амар уйсгалаа ямар мэдээлэл хийсэн бэ гэвэл бид нэр одоо ерөнхийлөгчийн тамгын газрын дарга инх хоёр. За манай намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар, манай намын дарга Оюун Эрдэнэ би гэдэг бид нар сууж агаад хүнийг шоронд хийя гэдэг асуудлыг ярьсан. Тэгээ шоронд хийя гэхэд нь би эсрэггүйсэн. Тэр хуралд суусан л бол эсрэг байсан уу, эрэг байсан уу болохгүй байхгүй юу? Хүнийг шоронд хийя гэдэг ингэж яриад тэрэн дээрээ хууль хүчний байгууллагыг оролцуулдаг байж болохгүй. Энэ бол амар уйсгалан гэдэг хүн хариуцлагатай албан тушаал хашчаан. Тэр дотроо ороод би инхийн цагаан багтаа байсан штэ. Бусад маань хар байсан штэ гэж ярих биш. Ийм уулзалт болсон гэдэг чи өөрөө асуудал татаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ бол Монгол улсад хууль шүүхийн тогтолцоог нэг нам дангаараа ингээд удирдах аваа явж байгаа мó. Энийг бид нар цаашдаа нарийн ягталж шалгуулад үнэн мөний тогтооё. Ийм уулзалтанд орж исэн гэдэг этгээд нь өнөөдөр тийм ээ одоо энэ их хурлыг удирдах явах нь зөв үү? Энэ дээр бид нар нэгдүгээр хамгийн том асуудал яригдаад байгаа. За. Хоёрт нь бидний хувьд юу гэх юм бол тэр харбины одоо лувр гэж манайхны яриад байгаа. Зарим нь өнөөдөр бид нар тувааны тайлбарыг үзсэн. Тувааны тайлбарыг үзсэн. За дээр нь бас одоо намрын инх хоёргоонд ярьж байгаа тайлбарыг нэр дээр хараад за энэ дээр бол заавал ажлын хэсэг гаргах хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ ажлын хэсгийг амар уйсгалан гаргахгүй юм байна гэж үзэж байгаа. Ягаад амар уйсгалан болохоор улсын их хурлын дарга хүн шүү дээ. Тэр улсын их хурлын дарга бол энийг гацаах эрэхтэй одоо гэдэг юм уу болцоо тавхан баггүй. Тэгэхээр гацаах болцоотой байна гэж бид үзээд байгаа. За яагаад? Яагаад вэ гэх юм бол тухайн хүн засгийн газрын хэрэглэх газрын дарга байхдаа одоо $90 за бараг $100 үнэтэй зүйлийг 5% багасгая гэж хэлж яхад нөхөртөө 50% багасгацсан гэж ярьсан учраас бид нар энэ этгээд засгийн газрын хэрэглэх газар дарга байхдаа шууд усаар энэ хэлцээрд хамааралтайгаар оролцож исэн байна. Тэгэхээр бид энэ хүнээ шалгах гээд байгаа шүү дээ. Одоо дид хороо болоо Баярмаа Гамбат гишүүнээр ахлуулсан дид хороо чи энэ хүнээ шалгах гээд байдаг. Гэтэл энэ хүн их хурлын дарга хийгээд байгаа нь юу нь ёс зөв гэж бид үзээд байгаа байхгүй. Тувааны тайлбараас бол маш энгийн тайлбар хэлж илэн шүү дээ. За $50 байгаа. Гэхдээ яг хөө ингээд харахад бол $90 гэж одоо $50 алдсан юм шиг харагдаж байгаа. Гэтэ бид нар тээврийн хөлсийн дотор байгаа штэ гэж яриад байгаа байхгүй. Тээврийн хөлс чи өчүүх юм байхгүй юу? Өнөөдөр одоо нэг 5 он 10 он л байдгийг. Тэгээд тэрийг 16 жилээр бас энэ нүүрснийхээ хэмжээгээр удах юм бол за нэг 200-300 сая доллар л гарна үсттэй. Тэрэн дээр бид нэр ач холбогдол өгөөд ам дээрх нүүрсээр тохирчоод тээврийн үн цаанд байгаа цаанаасаа бид бас тээврийн үлсийг авчнаа гэж яриад байгаа нь бид бол нэг хуурч яана гэж бид үзээд байгаа. Хэлсээр 7 байна уу 8 удаа хийсэн юм байна. Тэр 7-8 удаа хийж байхад уг хүн нь өөрөө зөвшөөрсөн болон эсэргүүцсэн албан бичиг явуулж ирсэн юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ засгийн газрын хэрэглэхийг дарга байхаас нь эхлээд хил холболтын асуудал дээр нь энэ нүүрсний асуудал яригдчихсэн юм байна гэдг нь бол хөдлөшгүй байгаа. Тэгэхээр бидний хувьд юу гэвэл шууд бас хамааралтай байна гэж бид үзээд байгаа байхгүй. Тэр нь яг одоогийн $50 дээр энэ хүн мэдчихсэн үү? Мэдээгүй гэдэг дээр ач холбогдолтой биш. Энэ хэлцэр чи ингээд эхнээсээ дуустлаа ингээд явсан биш үү? Хамгийн сүүл туваан дэлгэр сайхан эдгээр гар үсэг зурсан биш үү? Тэгэхээр анхны процессоо өнөөдөр хүртэл явж байгаа энэ хамааралтайгаар оролцож исэн хүмүүс энэ их хурлын дарга хийгээд ингээд одоо дид хороог байгуулахгүйгээд дээр нь тэр бичгийг авна авахгүйгээ явж болохгүй байхгүй. Тийм учраас энэ улс төрийн зөвлөлийнхэн бид нар энэ дээр илүү ач холбогдол өгöd байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хоёр асуудал төрөн биеллээ шүү дээ. Нэг нь энэ хуулийн байгууллагыг бие оролцоод гэж өөрөө хэлээд шүү дээ. Бие оролцоод хүнийг шоронд хийх тухай ярьж байсан гэдэг энэ үг чинь аимшигтай. Бие оролцоод ингэж ярихдаа би эсрэг байсан гэдэг чинь тэр нь эсрэг байсан уу эрг байсан оролцсон гэдэг чинь өөрөө утгагүй. Ийм юм ярьж байгаа ийм юмыг бид нар тодруулах хэрэгтэй.